хэлээрээ. За над нэг 4 асуулт байна. За ер нь бол энэ агаарын бохирдолтой бол 10-20 жил тэмцэж байна. Тэгээ харамсалтай бидний тэмцэл одоо үр дүнд хүрэхгүй байгааг өнөөдрийн одоо нөхцөл байдал харуулж байгаа. За энэ тэмцлээс гадна за улс татврын мөнгөөр бол маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Харамсалтай нь энэ төсөл хөтөлбөрүүд бас л амжилтгүй явж байна. За 11 сард улсын хурлын аж үйлдвэрчлийн байнгын хорооны гишүүд 5 толгой түвш хувьцат компанидэр ажилласан байгаа. За бидний одоо ажиллах үед дөнгөж ажиллаа аваад 7 хонжсэн удирдлага байсан. За энэ дээр бас агаарын сонсгол дээр ирж бас та бүхэн бас асуудлуудаа ярьж исэн. За одоо ингээ харьцангуй бас цаг хугацаа өнгөрлөө. Тэгээ та бүхний одоо ажил ямар шухан шатандаа явж байна вэ гэдэг дээр эргэж одоо бас нэг 4 асуулт асууя. За 5 толгой түвш хувьцат компани сайжруулсан шахмал түвшний одоогийн мөрдөж байгаа одоо энэ стандарт бол MNS 5679/2022 гэсэн стандарт байгаа. Тэгэхээр энэ стандарт болвол за энэ ажлын хэсгийн дүгнэлт бол гарч байгаа ахуйн хэрэглээний шахмал түвшний олон улсын стандартад нийцэхгүй байна гэсэн ийм одоо анхан шатны дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр та бүхэн одоо бас тухайн дүгнэлтийг ярьж исэн. Энэ дүгнэлтэн дээр одоо бас та бүхэн ямар зүйл хэлэх вэ? Ер нь бол энэ шахмал түвшний одоогийн мөрдөж байгаа стандартыг өөрчилсөн үү? За эх одоо 11 сараас эхэлж гал төлж эхлэхэд энэ стандарт хэвээр мөрдөгдөх юм уу эсвэл шинэ стандарт гаргаж тавьж гэнэ үү гэсэн нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаар асуулт бол за энэ Эрдэнэс 5 толгой хувьцат компаниас эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр 1.5 их найдаар одоо санхүүжүүлсэн байгаа энэ 5 толгой түвш компани хувьцаа 5 толгой түвш компани үйл ажиллагааг. Тэгэхээр энэ 1.5 их найд төгрөгийн өртөөгөө одоо нийслэл Улаанбаатар хотод шилжсэн байгаа. Тэгэхээр нөр төлбөрийн асуудлыг та бүхэн одоо ямар хэмжээнд төлөгдөх хэмжээнд явж байна. Нийслэл Улаанбаатар хот бол бид нар бол асуудлаа шийдвэрлэнэ гэдэг иймэрхүү байдалтайгаар одоо хүлээлгээд өгсөн байгаа. Засгийн газрын тогтоол гаргаад тийм их хурлын тогтоол гаргаад. За 3 дахь асуулт бол 2024 оны байдлаар за ажлын хэсэгт ирсэн мэдээлэлээр бол 817 тэрбум төгрөгийн хоримтлогдсон алдагдaltaй байсан 5 толгой түвш компани. Тэгээ энэ алдагдлын асуудлыг одоо хаашин шийдэж байгаа вэ? Төрөний 1.5 их найд бол үйлдвэр байгуулахад хэрэгэлсэн мөнгө байгаа. За одоогийн 2024 оны байдлаар 817 тэрбумны одоо ийм алдагдaltaй явж байгаа. Тэгэхээр энэ өвлийн одоо өвөлд бол бэлнүү та бүхэн энэ мөнгө төрөнийхөө асуудлыг ямар байдлаар шийдэж байгаа вэ гэсэн 3 дахь асуудал байна. За дөрөвт нь болохоор 5 толгой түвш хувьцат компани үйл ажиллагаатай холбоотой нүүрс баяжуулах үйлдвэр, хагас коксын үйлдвэр, нунтаг кокс бэлтгэн нийлүүлэх төсөл мэтээр санхүүжүүлсэн нийт хөрөнгийн зарцуулалтанд холбогдох одоо хяналт шалгалтыг хийнэ гэсэн мэдээллийг бол 11 сард өгчээсэн. За энэ хяналт шалгалт хийгдэж эхэлсэн үү? Эхэлсэн бол одоо ямар шухан хэмжээнд явж байгаа вэ гэсэн 4 дахь асуулт. За хотынхан ирсэн учраас хийн түлшинд орно гэсэн ийм зүйл яригдчихсэн. Хийн түлшний ганц 2 компаниудтай гэрээ хийж байгаа гэсэн л мэдээлэл өгсөн. За өнөөдөр чи одоо ингээд 6 сар болж байна. Бид нар одоо 5 сарын дараа хөдөлгөөний улиралтай золгож байна. Энэ хийн түлшний асуудал хэр зэрэг одоо явцтай явж байна. Хийн түлшээр хідэн одоо айл өрхийг хангахын энэ одоо хийн түлшид бэлтгэх ажил одоо бас хэр зэрэг явж байна вэ? Яагаад гэвэл одоо энэ хийн түлшинд бэлэн биш байгаа болохоор дахиад хүний аймнаас эрсдэх аюулгүй ажиллагааны энэ зүйлийг одооноос эхэлж хийж эхлэмээр байна. Тэгэхээр энэ дээр бас хотын захиргаа ирсэн учраас хотоос би асууж байна. За ингээд энэ 5 асуултанд хариулт өгөөч. За 5 асуултанд хариулъя. 4-р эндрээс хариулт өгнө. Энэ асуудлыг Улсын хурлын дэгийн тухай хуулийн дагуу 1 цагийн дотор хэлэлцэж дуусгаар байгаа. Сонгох хугацаа байхгүй. Тийм учраас одоо 35 минут үлдсэн 5 гишүүн асуулт асууна хариулт авна. Маш товч тодорхой хариултууд өгнө шүү. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За гишүүний асуултанд хариулахад хийн түвшний судалгаа ажил бол ерөнхийдөө бол хийгдээд бол дууссан байгаа. Одоо гүйцэтгэлийн ажил дээр бол бид нэр орсон байгаа. За хийн түвшний ажлын зэрэгцээгээр бол бид нар бол цахилгаан, за мөнгө цаашлаад бол дулаалга гэдэг ийм 3 фронтоор бол нийслэл бол ажиллаа хийгээ явж байгаа. За эхний ээлжинд бол бид нэр байгаль орчны яамтайгаа хамтраад за ногоон бүс шар бүсээр бол нийслэл хотоо бол хуваагаад за ингээд шар бүс дээр бол нийтдээ 67 мянган айл, за ногоон бүсдэр бол 103 мянган өрхөөр бол хуваагдаад, за энэ жилдээ бол бид ногоон бүсийнхаа 103 мянган айлынхаа 52 мянган айлыг бол ингээд цахилгаан болон хийн түвш рүү шилжүүлэх бэлтгэл ажлаа бол хангаад, за мөн 52 мянган айлын дулаалгын асуудлыг бол хийх бэлтгэл ажил бол хангаад явж байна.
За хийн түлшид бол бид нэр нийтдээ бол 30 мянган айл өрхийг бол хамруулна. За цахилгаанд бол эрчим хүчний яамтай бид нэр ярилцаад эрчим хүчний яамнаас бол судалгааг хийгээд энэ жилийн өвөл 25-26 оны өвөл бол нийтдээ нэмэлтээр дахиад 17,600 айл өрхийг бол цахилгаанд бол холбот цахилгаанаар бол тасалдахгүйгээр бол хангах боломжтой гэдэг үндсэлтээр бол бид нэр 17,000 гаруй айлыг бол цахилгаанд бол холбоно. За бусад 30 мянган айлыг бол бид нэр хийн түвшид бол ингээд холбоод явна. За эдгээр хийн түвштэйгээ бид нар холбогдоход зэрэгцээ бол мэдээж бид нар бол нээлттэй тендер бол зарлана. За нээлттэй тендерээр зарлаад бид нар бол компаниуд бол шаруулад явна. За энэ дээр бол гол тавьж байгаа шаардлага нь гэх юм бол хийн түвшнээсээ бид нар карбон кредиттэй бол авна, карбон кредит бол зарах энэ асуудлуудыг явж байгаа. За одоогийн байдлаар бол бүгд найрамд хятад улсын 2 компани бол манай 52 мянган айлаас гарч ирж байгаа карбон кредитийг бол худалдаж авах саналаа бол нийслэлд бол хөргүүлээд ирсэн байгаа. За ямар ч юм бол бид нар хууль ёсныг дагуу тендер зарлаж энэ компаниудыг шалгаруулад явна. За тендер дээр бол мэдээж мөн нөгөө цахилгаанаар халах цахилгаан халаагуур за мөн цаашлаад нөгөө дулаалгууд бол бүгд тендерээр явна. 6 сарын дараа 7 хоног гэхэд бол бид нар тендер зарлана гэж төлөвлөд явж байгаа. Тэгээд ямар ч юм бол 6 сарда багтаагаад энэ 3 ажлыг бол гурвуулгыг нь хийгээд явна. За аюулгүй байдлын асуудлаар гишүүн бол судлаа. За аюулгүй байдлын асуудал дээр бол бид нар газны аюулгүй байдлын асуудал Азийн сантай бид нар бол хамтарч ажиллаж байгаа. Азийн сан бол яг энийг бол бие даагаад хариуцаад нийслэлтэй бол хамтарч явна. За эхний шатандаа бол бид нар бол төрийн байгууллагууд цагдаа онцгой байдал ийм хүчний байгууллагууд дээр бол газын хэрхэн аюулгүй байдлыг хангах, газын аюулгүй байдлын талаар бол олон улсын түвшинд бол сургалтуудыг оруулаад за гадны мэрэгжилтэн экспертүүдийг авчиж сургалт орно. За хоёр дахь шат нь бол 8 сард бид нөө дүүрэг, нийслэл, дүүргийн ажилтан, хорооны ажилтангууд дээр бол сургалтууд. За гүйцээж хариулъя. Тэгээд 9 сард бол бид нэр 8 сарын сүүлээс эхлээд 9 сард бол бид иргэдэд яг үзүүлэнгээр нь ингээд явна. Одоогор ингээд яг аюулгүй байдлын сургалтууд нь ороод явахаар яг ямар газын төхөөрөмж за яаж ямар газын төхөөрөмжийг бид нар ашиглах гэж байгаа гэдэг нь яг тендерээр шалгадаад батлагдаагүй болохоор бид нар шууд ийм аюулгүй байдлыг хангаж явна шүү гэдэг шууд сургалтыг явахад бол бас хууль эрх зүйн хувьд бол хүндрэлтэй асуудалтай байгаа. За газын хувьд бол тийм байгаа. Гэр дулаалга, газ за тэгээд цахилгаан лог энэ гурлаа хамтдаа явж байгаа. 6 сар гэхэд бол ингээд тендерүүд нь зарлагдаад 6 сарын сүүлээр бүх ажил бол эхлэн гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Судалгаа шинжилгээг бол бүгдээрээ нь бол бид нар хийгээд бол дууссан. За нийтдээ бид нар нийтдээ дулаалгын хувьд гэх юм бол нийтдээ бид нар судалгаанаас нийт 2 сая 52 мянган метр квадрат гэр дулаалгыг бол бид нар энэ жил бол хийх ёстой. За мөн дээврийн бол 1.3 сая дээврийн дулаалга хийж иж. За одон тойроо сайд нэмж хариулт өгье. За инхтэй гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ айл өрхөд хэрэглэгдэх хийн зуухны тоног төхөөрөмж гэдэг байгаа. Тэгэхээр энийг бол яг хуу янз бүрийн одоо хүмүүс ингээд зарим нь одоо энэ чих дуутайч гэдэг юм уу шаардлага хангахгүй гэр тохиромжгүй гэдэг янз янзын асуудал яригдж байгаа. Тэгэхээр өнгөрсөн үндэсний хорооны хурал дээр энэ айл өрхөд хэрэглэгдэх хийн зуухныхаа тоног төхөөрөмжийг агаарын бохирдлыг бууруулах үндэсний орооны дэргэд эрдэмтдийн зөвлөлийн хурлаар одоо заавал оруулах ёстой. Энэ дээрсээ зөвлөмж гаргуулаа гэдгийг болов шийдвэрлсэн байгаа. За хоёрдугаарт энэ сайжруулсан шахмал төлсний асуудал бол олон жил зөвхөн нөгөө төрийн өмчт байгууллага дээр хийгдээд энэс болоод бүх хувийн хвшил бол одоо хаагдсан, хувийн хвшил нийлүүлэх боломжгүй болсон. Тэгэхээр үндэсний хороон дээр бол ерөөсөө энэ аж ахуйн нэгжүүдийг ерөөсөө бүгднгийн татан оролцуулъя. Үнэхээр шаардлага хангасан, сайжруулсан төршийг гаргаж ирж байгаа тийм газруудыг гүйцээж хариулъя. шаардлага хангасан байх юм бол энэ нь төрийнх байна уу, хувийнх байна уу, импортных байна уу, энэ бүх асуудлыг бол одоо гол нь түлшний чанарыг л нэгдүгээр тавья. Тийм учраас энэ асуудалд энэ хувийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах ажлыг бол бас 5-7 төршид даалгасан байгаа. За дээрэс нь нэг асуудлыг бол заашгүй хэлэх ёстой. За бид бол өмнөх одоо үйлдвэрээ шаардлага хангахгүйгээ хаацсан. За гэтэл
энэ Эрдэнэс 5-7 олборлж буй тэг давхаргын нүрсний баяжуулсан нүрсний чанарын үзүүлэлт бол уг түүхий дээр үйлдвэрсэн түлшний үзүүлэлт бол стандартын шаардлага хангаагүй. Одоо өнөөдрийг хүртэл за яг энэ түлшүүс шаардлага хангачлаа гэсэн ийм түлшгүй сууж байгаа. За дээрэс нь эрчим хүчний сайдын бас тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн туршилт судалгааны ажлууд ч гэсэн тайланд бол энэ шаардлага хангахгүй гарсан. Тийм учраас энэ дээр одоо үндэсний хороо хуралдаж одоо шаардлагатай одоо боломжт бүхэл. За Хүрэл Баатрийн Баасан Жаргал гишүүн асуулт асууя. Үг хэлье.